Наад нэг гинжээ тайлж. Гоё байцтайгаа. Юу гинж зүгцээ. Яа би таны талаад уулзаад байгаа гэж хэлсэн. Материаллык зүйлээр халамжлуулагч нэг сайхан зүйл биш те хөө. Гэтэ хүн болгоны өгч чадахгүй л өгж байгаа шүү дээ. Миний хувьд бол Юм болгон юм эргээд төлөөстэй байдаг байхгүй. Хүнээс сэтгэл авсан бол сэтгэлийн өрөнд байгаа шүү дээ. Яг тэрнтэй адилхан материаллык зүйл авсан бол буцаад ингээд ямар нэгэн ер нь хүнд өрөнд орж идэг байхгүй. Үнэгүй юм хулганы хавханд л байдаг. Чамаас хэд ах юм? 17 хаа. Тэр хүн одоо байгаа өндөрлөгт хүрэх гэж маш их зовлон элдв янзын зүйлсийг туулсан байгаа шүү дээ. Тэнгүү чинь тэр их зовж босгосон өндөр дээрээ чамааг чирээж шууд авчина гэсэн үг байхгүй шүү дээ эцэж. Хаач тийм байхгүй шүү дээ. Харин тэр өндөр дээр гарахад араас нь түлхсэн гэргийгээл тэр хүн хайр. Чи бол зүгээр нууц амрах. Зүгээр одоо нэг материалын зүйлээр чамайг жоохон ашиглаж чад тэгэл өрөх шүү дээ. Тэрний он чи одоо ийм сайхан насаа одоо хин нэгэн ийм том мөрөөдөлтэй залуу байдаг шүү дээ. Одоо мөрөөдлийн хөдөлгөөн хичээж байгаа. Ийм холыг зорьсон залуучууд анчшгүй заяа. Бүр ингээд цосоо заагүй хөдөлмөрлж идэг амар тийм мундаг шүү дээ хөдөлмөр ингээд тэр хөдөлмөрийнхөө хажуугаар чамд ингээд зав гаргаад цосоо заагүй ингээд халамжилж идэг. Цосоо заагүй чам руу ингээд яаж нээж ингээл санаа тавьж идэг. Тийм өндрийг зорьсон тийм холын хараатай тэр залууг сонгоцоо юм. Тэгэхээр ер нь ийм материалын зүйлээр битгий дэгж хайрыг зүүрлж ер нь болж өгвөл яг таалагдж байгаа залуугаа өрдөөсөө тийм материалын зүйлээр битгий хэмжиж энэ дээр эмхтэн хүмүүс амар их алддаг. Ойлгосноо.